Маш олон Японы, Америкийн, Солонгосын компаниуд Монгол залуучууд хөрөнгө оруулж байна. Цагуурийн хөндөд бол Монгол залуучууд хүн амтайгаар харьцуулах юм бол ур чадвараараа номерт нэгт бичигдэж байгаа. Оролцогчийн тоогоор гэхдээ энэ Монгол залуучууд маань бид нэр Монгол улсын төлөө биш. За Америкийн Meta компани, Google, за Японы Toyota гэх мэтлэн компаниудын төлөө л баялаг бүтээгээд байгаа. Гадныхан Монгол залуучуудыг үнэлээд байхад ягаад дотоод нь үнэлэхгүй байна. Тэгэхээр энэ урсгалыг бид нэр барьж үлдэх. За одоо ойролцоо тооцоогоор хийгээд үзэхэд бол бидний харж байгаагаар Монгол залуучуудыг үүсгэн байгуулсан компани бидний за томоохон цагуурийн хөндийн компаниуд бүтээж байгаа үнц нь бол $300 сая байхгүй жилийн. Гэтэл энэ мөнгнөөс хөрөнгө оруулалт Монголд орж ирэхгүй байгаа. Энийг л яаж оруулж ирэх вэ гэхээр бидэнд юу аа гэхээр уул уурхай улс, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт дахиад энийгээ дагаад Монгол зөвхөн уул уурхайн тоног хөрөмж хайгуулын хөрөнгө оруулалт биш, уул уурхайн чиглэлийн технологийн хөрөнгө оруулалт маань уул уурхай хөрөнгө оруулалтаас бараг том болохоор чиг хандлага байна.